Гэхдээ Япон-Монголын хоёр харилцаа гэдэг бол зөвхөн он жилийн энэхүү 45 жил гэсэн цагийн урсгалтуудыгаар хязгаарлагдахгүй Монгол, Япон гэсэн хоёр улсын засгийн газар мөн ард түмэн энэхүү сайхан харилцааг урагшлуулъя гэсэн хичээл зүтгэл шийдвэрт тулгуурлаж хүчин чармайлт гаргаж ирж ажилласны үр дүн юм а гэж харж байна. Өнөөдөр энэхүү танхимд хүрэлцэн ирсэн Эрхэмсэг ноён Содномгой ерөнхий сайд асан хоёр улсын Монгол улс ардсан тогтолцоон шилжин орсноос хойш хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд Содномгойн зүгээс оруулсан хувь нэмрийг үнэхээр ихээхэн том хувь нэмэр оруулсан гэдэгтээс хүндэтгэл илэрхийлэхийг хүсэж байна. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд манлайлж оролцож ажилласанд бол энэ ялдамт гүн талархал илэрхийлье. Засгийн газрын хэрэг эрх газрын дарга Эрхэмсэг ноён Зандан Шатармгийн хувьд бол гадаад хэрэг худалдааны сайдаар ажиллаж байх үедээ манай хоёр улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэхийг санаачлан болгож ажил хэрэг болгосон ийм эрхэм байгаа юм. Мөн хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахыг чиглэсэн хэлэлцээг эхлүүлж байсан. Энэ хэлэлцээр маань 2016 оноос 30 төгөлдөр үйлчилж эхэлж байна. Мөн элчин сайд Хөрлөбаатаргын тухайд бол 40 гаруй жил гадаад хэргийн яам төрийн үйлсэд зүтгэж байх хугацаанд 2 удаа Азийн газрын захирлаар мөн 2 удаа Монгол улсаас Япон улсад суугаад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажилласан. 1990-ад оноос хойших бүхий л дээд өндөр түвшний айлчлал эдгээрийг бүгдийг гардан зохион байгуулсан. Энгийн найрсаг харилцаанаас иж бүрэн түншлэлийн хэмжээнд хоёр улсын харилцааг улмаар стратегийн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэхэд үнэхээр хүчин зүтгэл хувь нэмэр оруулсан юм ирхэн байна. Энэхүү эрхэм үйлсийг үнэлж Япон улсын зөв жолон эзэн хааны дээд одон төрийн Японы дээд одон болох Мандах наран одонгоор ноён элчин сайд Хөрлөбаатарыг бас шагнасан байгаа. Ийхүү хоёр улсын харилцаа нь цаг хугацааны урсгал биш. Энэ цаг үед гар бие оролцож байсан хувь хүн бүрийн хүчин чармаалтын үрээр цогцлон бүтсэн зүйл гэж бодож байгаа. Түүх гэдэг бол хүний бүтээл юм бол цаг хугацаа биш хүн өөрөө түүхийг бүтээдэг юм а гэсэн хэллэг би миний би Монгол-Японы харилцааг хөгжил түүнчлэн түүх гэдэг зүйлийг бол хүн өөрөө бүтээдэг юм а гэдгийг дахин биеэрээ мэдэрч байна. Өнөөдөр энэхүү танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид Япон-Монголын харилцаанд гар бие оролцож хүчин зүтгэж байгаа олон эрхмүүд хүрэлцэн ирсэн байна. Та бүхний сэтгэл зүтгэлд чин сэтгэлээсээ гүн талархал илэрхийлье. Мөн та бүхэнтэй хамт Япон-Монголын харилцааны түүхийг цаашдын түүхийг бас хамтран бүтээж цогцлоож хамтран ажиллах хүсэлтэй байна. Өнөөдөр нийгмийн бүхий салбараас олон зочид төлөөлөгчид энэхүү симпозиумд хүрэлцэн ирсэн байна. Мэргэн ухаан, туршлагаа хуваалцаж цаашдын хоёр улсын харилцааны хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй байна. Анхаарал тавьсанд баярлалаа.